Шарангийн системийн хар дарсан зүүд болсон Чарлз Бронсны түүх. Хүн шоронд ордог, харин зарим хүний хувьд шорон өөрөө түүний эргэн тойронд өөрчлөгдөд хүрдэг. Их Британий хорих системд ийм нэг хүн бий. Түүний төрсөн нэр Майкл Гордон Питерсон. Харин дэлхийн нийт түүнийг Чарлз Бронсон гэдгээр нь илүү сайн мэднэ. Анх тэрээр ердөө 7 жилийн ял сонссон залуу байлаа. Гэвч тэр 7 жил, аажмаар 10 жил, 20 жил, 30 жил болон сунжирч, эцэстээ бараг бүх амьдрал нь төмөр хаалхны цаана өнгөрөх хол тавилан болж хувирсан юм. Энэ бол нэг гэмт хэрэгтний тухай энгийн түүх биш. Энэ бол нэр хүнд, уур хилэн, хорих систем, ганцаардал, бас өөрчлөгдөх гэсэн оролдлогын тухай түүх юм. 1952 онд Английн Йотон хотод нэгэн хүү мэндэгчээ. Түүнийг Майкл Гордон Питерсон гэдэг байв. Багада тэр биеийн тамирт дуртай, хүчтэй, эрч хүчтэй хүүхэд байсан гэдэг. Бокс сонирхож, бие чирэгжүүлдэг, хөдөлгөөнтэй нэгэн. Гэвч залуу насндаа түүний амьдрал буруу тийш эргэв. 1974 онд тэрээр дээрэн болон зэвсэгтэй холбоотой хэрэгт буруу төлдөж 7 жилийн хорих ял авлаа. Ингээд нэгэн залуу шоронгийн хаалгаар орсон юм. Гэвч тэр хаалгаар орсон хүн буцаад өмнөшгөө гарч ирсэнгүй. Хорих анги дотор Майкл Питерсон аажмаар өөр дүр бүтээж эхэлжээ. Тэр өөрийгөө Америкийн алдарч жүжигчин Чарлз Бронсны нэрээр нэрлэх болов. Ингэж Майкл Питерсон гэдэг залуу шоронгийн ертөнцид Чарлз Бронсон болон хувирсан байна. Энэ нэр түүнд энгийн хоч байсангүй. Энэ нэр түүний бүтээсэн дүр байлаа. Хүчтэй, айдасгүй, хинт ч захирагдахгүй мэт харагдах дүр. Гэхдээ тэр дүр түүнийг чөлөөрсөнгүй. Харин ч улам гүнзгий торонд хийсэн юм. Анхны ял нь 7 жил байсан ч Бронсон шорон доторх зан авираасаа болж дахин нэмэлт ял авч эхэлжээ. Тэр хоригдлуудтай мөргөлдөн, харгалзагчдтай зөрчилдөн, эсэргүүцэл үзүүлнэ. Заримдаа хүмүүсийг барьцаалах хүртэл ноцтой хэрэг гаргана. Ингэх тусам түүний сулдардах өдөр улам холдож байв. Нэг талаас тэр шоронгийн дүрмд захирагдахгүй гэж зүтгэн. Нөгөө талаас хорих систем түүнийг улам хатуу тусгаарлаж, улам нарийн хяналтанд оруулна. Энэ хоёр талын тэмцэл олон 10 жил үргэлжилсэн. Чарлз Бронсон Их Британий олон хорих ангийг дамжсан гэдгээрээ алдартай. Түүнийг нэг газар удаан байлгах боломжгүй гэж үздэг байр. Учир нь хаана очисон ч асуудал үүснэ. Хаана очисон ч хорих ангийн удирдлага түүнийг тусгай анхааралд авна. Удалгүй тэр зөвхөн гэмт хэрэгтэн биш, хэвлэл мэдээллийн байнгын сэдэв болж хувирлаа. Их Британийн хамгийн аюултай хоригдол. Хорих системийн хар дарсан зүүд. Амьд домог. Ийм нэр хоч түүнд наардаж эхлэв. Гэвч энэ хоч бүрийн цаана нэг л асуулт үлддэг. Тэр үнэхээр төрөлхийн аюултай хүн байсан уу? Эсвэл шорон түүнийг улам юм болгосон уу? Түүний амьдралын хамгийн хүнд хэсгүүдийн нэг нь данцаарчилсан хорих нөхцөл байлаа. Олон жилийн турш тэр бусдаас тусгаарлагдсан орчинд амьдарсан. Өдөр хоногуд давтагдана. Хан, хаалга, төмөр тор, жижигхэн зай. Зарим үед хоногийн ихэнх цагийг ганцаараа өнгөрөөнө. Хүн ийм орчинд удаан байх тусам цаг хугацааны мэдрэмж хүртэх өөр болдог. Дадаа нар мандаж байна уу? Бороо орж байна уу? Хүмүүс инээж байна уу? Амьдрал үргэлжилж байна уу гэдэг бүгд холын зүйл болно. Харин түүний хувьд тэр жижигхэн орчин дотор хоёр зүйл амьд үлджээ. Нэгдүгээрт бие хүч, хоёрдугаарт уран бүтээл. Бронсон өдөр бүр дасгал хийдэг байв. Хязгаарлагдмал зайдч тэр бие бэлдэж өөрийгөө сул дорой харагдуулахгүй гэж зүтгэн. Сунаалт, суулт, сонголт, өөрийн зохиосон дасгалууд. Түүний биеийн хүчний тухай олон домог яригддаг. Гэхдээ биеийн хүчнээс илүү сонирхолтой нь түүний өөр нэг тал байлаа. Тэр зурдаг байв. Тэр бичдэг байв. Шоронгийн ханан дунд тусгаарлагдсан өрөөнд бусдаас хол орчинд тэр өөрийн доторх ертөнцийг цаасан дээр гаргаж эхэлжээ. Зарим бүтээл нь харанхуй, зарим нь хачин, зарим нь инээдтэй, зарим нь айдас төрүүлэм. Гэхдээ бүгд нэг зүйлийг харуулна. Төмөр тор хүнийг хоржуулна. Харин төсөөллийг нь бүрэн хорж чаддаггүй. Хожим түүний зургууд үзэгсэн тавигдаж, зарим нь худалдаалагдаж, буйны ажил зориулсан тохиолдолж гарсан байна. Эндээс Бронсоны түүх улам хачирхалтай болно. Нэг талд нь барьцааны хэрэг, хүчирхийлэл, хорих системтэй хийсэн тэмцэл. Нөгөө талд нь зураг, шүлэг, ном, өөрийгөө өөрчлөх гэсэн оролдлого. Хүн нэг л өнгөтэй байдаггүй гэдгийг түүний амьдрал хатуугаар сануулдаг. 2009 онд түүний амьдралаас сэдвүүлсэн Бронсон кино гарч, олдурд Том Харди тавьсан юм. Энэхүү кино түүнийг Их Британаас цааш дэлхий дахинд танигдсан нэр болгожээ. Гэхдээ кино бол кино. Жинхэнэ амьдрал харин илүү хүнд, илүү удаан, илүү чимээгүй байдаг.
Кинонд 2 цагийн дотор багтсан зүйл бодит амьдрал дээр 50 жил үргэлжилсэн юм. 2014 онд тэр нэрээ дахин өөрчилж Чарлз Сальвадор болсон. Зарим их сурвалж үүнийг алдарт зураач Сальвадор Далитай холбон тайлбарладаг. Харин өөрөө энэ нэрийг амар амгалантай холбож өмнөх дүрээсээ холдох гэсэн утгатай гэж ярьсан байдаг. Тэгэхээр асуулт дахин гарч ирнэ. Чарлз Бронсон үнэхээр өөрчлөгдсөн үү? Эсвэл зөвхөн нэрээ сольсон уу? Их Британийн өршөөлөөр суллах зөвлөл түүний хэргийг олон удаа хэлэгдсэн. 2023 онд болсон нээлттэй сонсголын дараа түүнийг суллахад бэхэн биш гэж үзжээ. Шалтгаан нь тодорхой байв. Тэр сүүлийн жилүүдэд илүү тайван болсон байж болох ч өндөр хяналттай орчноос гарвал өөрийгөө хэрхэн удирдах нь хангалттай шалгагдаагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл шоронгийн жижигхэн ертөнцид нам гүн байгаа хүн гадаад ертөнцийн дарамт уур бухимг гинтийн сорилттой нүүр тулахад ямар байх вэ гэдэг асуулт хариултгүй үлджээ. 2026 онд түүний хэрэг дахин амаар хэлэлцэлдэг шат руу шилжсэн. Гэвч олон нийтэд нээгтдээ сонсгол хийх хүсэлтийг зөвшөөрөөгүй байна. Өнөөдөр Чарлз Бронсон буюу Чарлз Сальвадорын түүх зөвхөн нэг хориггийн тухай яриа биш болжээ. Энэ бол нэг хүнийг хэрхэн шийтгэх вэ? Хүн өөрчлөгдөх боломжтой юу? Хориг систем хүнийг номхруулдаггүй эсвэл улам эвддэг үү? Нэр хүнд гэдэг заримдаа хүний өөрийнх нь барьсан хамгийн хатуу шорон болдгоо гэсэн олон асуултыг араасаа дагуулдаг түүх юм. Анх 7 жилийн ял сонссон залуу өнөөдөр 50 гаруй жилийн дараач Их Британий хорих системийн хамгийн их яригддаг нэрсийн нэг хിവэр байна. Түүний амьдралд баатарлаг зүйл байхгүй. Гэхдээ сургамжуул бий. Хүн өөрийн бүтээсэн дүрдээ залхиулж болно. Нэр хүнд эрхчлөөнөөс илүү үнэтэй мэд санагдах мөч бий. Гэвч эцэст нь төмөр хаалганы цаана үлдэхэд алдар нэрч, айдасч, домогч хүнийг ганцаардлаас авардаггүй. Чарлз Бронсон шорон өөрчилсөн үү? Эсвэл шорон түүнийг өөрчилсөн үү? Энэ асуултын хариу өнөөдөр ч бүрэн тодорхой болоогүй байна. Саг Зигмund бусдаас өөр мэдрэмж.